2025 оны 12 сарын 5-ны өдрөө за 5 удаа амжилтгүй визэн дээр амжилт гарч Солонгосыг зорих оролцсон маань энэхүү бичлэг маань эхэлж байна. За тэгээд сонгосны бодлоосаа хөөрөөд Солонгост очсон байгаа. Өглөөний мэндэ. За Солонгоста шөнийн 3 цагт яг энд ирсэн. Тэгээд найз маань тосч аваад сонгосны буудлын дээр 10:40 гэж буугаад тэгээ найз маань тосч аваад за бас арын өрөөнд орж бас жоохон шалгууллаа. Тэгээд тэр шууд тэндээсээ дахиад шөнийн 3 өнгөрч явахд ирсэн. Тэгээд одоо 6 цаг болж байна. Хамгийн анхны Солонгост ажиллаа хийж үзгээд гараад ирсэн байна. Нэг дээгээ хөөх охинтой одоо явлаа. За хийж байгаа ажил маань болохоор чонсуу буюу одоо айлын гэр цэвэрлэх ажил юм байлээ. Энэ яадаг вэ гэхээр одоо энэ мэтчлэн байрууд бүрэн засвар хийцэн юм уу эсвэл айл нь ингээд нүгэд явцсан ийм айлуудыг бүгдийг сайхан цэвэрлдэг ажил юм байлээ. Тэгээд уг ажил маань ингээд үрийн гэгээнээр эхлээд л өчийн бүрийд дуусдаг юм байна. Тэгээд оройн нь сайхан хоол орсон. За Солонгос дээрээ анхны Солонгос хоол. Солонгос хүүхнүүдтэй. Монгол хэлтэй сайн. Монголоор амар сайн ярьдаг ажмаа нар байна. Яг Солонгосын хогийн цэг. За ингээд хөөх. Ингээд шил лазэн ангилсан байдаг юм байна. Ингээд тустай уутанд хийцэн байдаг юм байна. Алдан давхар юм болоо. Ингээд айлууд нарны панел тавьцаа аюу гоё юм аа. Солонгост ажил хийж байгаа хүмүүс шөнийн 4 цаг 5 цагт босоод тэгэл ажилдаа явдсан байна. Ажил нь бүтгээргүй болдсон байна. Бас тэгэл зайлвал машиндаа суугаад хүлээгээл одоо гэр цэвэрлэх ажил гэдгийг би хийж үзэж байна. Тэгэнгүүт өнөө өглөө 4 цагт эхний айлал нь болцсон. За тэгээ хоёр дахь айл дээр ирсэн чинь чиглүүлж байгаа хүн утас авахгүй. Тэгээ энэ мэт шалтгаанаар одоо ингээд 9 цагт ингээд ажиллаа эхлэегүй байж чинь чинь нөгөө нойр хоолой хасаад зүтгэж байгаа гэдгийг л жишээ юм да. Тэгэл маш гоё байрнууд зохион байгуулалт сайтай, зогсоол сайтай. Айлууд нь тэндээ хогоо хайдгуу сайхан англиа хайчдаг. Бас сайхан юм хажуугаар нь байна. Ерөнхийдөө бол манай монголчууд маань нөгөө нэг чи юу гэдэг вэ? Арбайт илүү. Арбайтын ажил хийхээрээ одоо буудал цэвэрлэх байна уу, гэр цэвэрлэх байна уу? Аль нэг гайгүй боломжтой ажлыг нь олоод тэгээ ерөнхийдөө одоо өглөө 4 юм уу 5 цагаас яваал нэг 30 минут юм уу цаг ч юм уу нөгөө ажиллах газараа очиод тэгээд хийх ажлаасаа хамаарат ерөнхийдөө баг тэр өдрийнхөө оройн 6, 7 заримдаа 10 хүрэх тохиол байд юм байна. Тэгэхээр нийтдээ өдөрт нэг дор хаяж 12 цаг тэгээд 18 цаг баг ажилдаг байх гэдэг байхгүй юу? Яг миний одоо 3 өдрийн ажилласнаар найз маань ч гэсэн одоо тэгэл энд байгаа оюутан болоод ирсэн эсвэл харлаад одоо 9 жил болсон хүмүүстэйгээ ярилцлаа л та. Тэгээд ер нь энэ жишээнээс нь харахад тэгэл аль хаана гамрал ажиллана гээл цаг нар байхгүй ажилтг юм байна. Заримдаа бүр өдөрт хоолоо ч идэж амжидгүй юм байна. За тэгээд ажлыг бол өстой цагтаа уралдаад хийдэг болохоор бүр 0 жорох завгүй тэгж хийдэг юм байна. Одоо 3 өдөр ажил хийсэн хүний гар мар ингээд жоохон хавгансан байдалтай хамаг бие хөндөрхөн болд юм байна. Тэгэхээр хүний нутагт ажил хийж байгаа гэр бүлийнхнийгаа хайрлаж байгаарай, халамжилж байгаарай. Хаяа нэг ядаж сайхан
найруулад уух хаан цайн тийм үү нутгийн санагдуулахгүй юм боломж болцоогоор нь явуулж агаарэ хүмүүсээ. Энийдэг хараад үнэхээр хайр хүрч байна. Монголд бид нар ажил хийх зүгээр яг үнэ шид 150% зүгээр халтуурдсан юм байна шүү. Энд бол ажлыг бол маш чанартай хийн. Ийм ч болохоор иргэн бүрийн ажиллаа ухамсарлсан сайн идэг болохоор ч гэсэн улс хөгждөг байж магадгүй юм аа гэж бодож байна. За 3 дахь өдрөөс сэтгэл иймэрхүү байна. За ийм машин өөртөө захиалаад авчлаа. За энэ одоо нойлын цаас хийдэг тавир гэдэг байна. Арай тансаг уу манайхаа. За тэг бас нэг гоё юм нойл дотроо тавир дотроо арзетгтэй. За тэгээд таазан дээр агаар шүүгчин. За одоо гэрлийн унтраалганууд нь хэд бүгд ийм смарт тоочтой байх жишээ нэ. За тэгэл галтойгоо бусад тавилгуудыг шийдсэн байдал нь үнэхээр гоё. Эндхийн жолооч нар түгжрээ гэж бараг мэдтгүү болохоор яг л галзуу солиотой юм шиг тавьт юм билээ. Би бол нэг юм машин дотор нь явахдаа байнгын айцтай давхар тоормс гიშгээтэй явсан. Тэгээд байнгын нэг түгжирч байвсаар агаад бүр тэрэндээ тасна гэж байх юм манайхаа. 2025 оны 11 сарын 30 Солонгосын Гуанчжоу хотод байна. За өнөөдөр нэг амраад ирээд 4 хоног ажил хийсэн. За бас хөдөлмөрийн үнэлэмж байгаа байдал амар таалагдсан. За ингээ гудамжинд нь ингээд хөөрхөн тармил ногоо могоо цэцэг навчин ингээ бийл байж идэм байна. За тэгээ бас нэг юм хөөрхөн сүүдрөвч нөгөө гэрэл тохио хүлээж байгаа хүнийг одоо өдрийн зуны хит халуунд болвол энэ сүүдрөвчээрээ нарыг халахлж өгдөг юм шиг байна. Тэгээд ингээд тойроод иймэрхүү дэлгүүрүүдтэй яг энэ миний байгаа хотын хувьд бол нэг тийм амар том сүртэй хөгжил амарлаг болсон газар бол биш юм шиг байгаа. Гэтэ хүмүүс амгалан тайван илүү стресс бухимдал байхгүй. Одоо өвлийн сар гэхэд амар дулаахан. Ер нь бол ингээд нэг юм пүүз мүүзтэй таавчтай ч явсан даарахгүй юм байлээ. Тэгээ энээсээ нэг жоохон хүүтэрч нэг бас баг зэргийн цасмаас ордсон юм шиг байгаа. За ингээд гоё алхаж байна. Тэгээд ер нь ингээд хүн болгонд адилхан баг тоо. Ер нь тэгээд энэ тэнд явж байхдаа нэг Монголыгоо сайхан болгочих юмсан гэсэн бодол хүн болгон төрдөг баха. Миний бас нэг ажилласан юмнууд нь ингээд айгүй том ингээ гоё дэлгүүрүүд ингээ байгаад байгаа байхгүй юу. Тэгээ айгүй хөдөлгөөн багтай. Тэгээ бодвол ашиг орлого байдаг л бах та. Тэгээд одоо би ингээ харахад бол манай ингээ хорооллын хэсэг шиг харагдаад байгаа байхгүй. Тэнгүүд тэнд ч одоо ингээ хүмүүс байнга л бужигнжээдэг. Тэнгүүд ингээ гудамж талбай нь хөнгөө хов хоосон байгаад байгаа надад тийм тайван хот юм да гэж бодоод байна. За ингээд спорт хэрэгслийн дэлгүүр нь жишээ нь энэ байна. Тэгээ ер нь нэг хулгай элдв бусын дэл суул ямыг ер нь нэг аваж байрдаг тийм элдв бусын муу зуршил бол байдгүй юм шиг байгаа юм. Тэгээд тийм ч болохоор юм одоо тэгэл айл болгоных нь гадна тал сайхан ногоо цэцэг навч тэгэл зоонтог дугуундаг дугуй юу гэдгийг бүх юм ингээд ил байж идэг юм бэлээ. Тэгээ ийм гоё цэвэрхэн за нэг иймэрхүү байдлууд нь таалагдж байна. Яг энэ хотод манай Монгол хүмүүсээс нэг 2000 орчим хүн байдаг гэж сонсч байсан юм байна. Тэгээ 2000 орчим монголчууд маань сурхан сураад мөн ажил хөдөлмөр эрхлээд байд юм бэлээ. Ер нь бол за баргийн нэг гэрийн ажиллаач хийж үзээгүй тиймэрхүү хүмүүс бол ирээд
шантрахаар нилээдгүй хүнд ажлыг хийдгийг байлээ. Тэгээд энд ажиллаж байгаа бүх хүмүүсийн мөнгөний урсгал Монгол руу л явж байгаа. Гэр бүл одоо ирээдүй зарцуулах мөнгө нь Монголд л одоо хувь нэмэр оруулна. Тэгэхээр одоо нэг бахархалтай ингээд ажил хөдөлмөр эхэлж байгаа монголчуудаа ар гэрээс нь анхаарал сайн тавьж байгаарай. Л да. Нэг харалтаа. Навчис өглөрсөн намрын үлрэл гэж энийг хэлдэг бах та. Бүр ингэтэл навчин унгаах юм уу? Өстө гоё юм аа. Манай Монголын нөгөө шилэн автобусны буудлаа эхэл төстэй байл юм байна. За тэгэл эренгүүтэй л хамгийн анх нөгөө ажиллаж исэн зүйл маань хог англиын ялгалтыг үнэхээр юм бүр тархмаар хийт юм байна. Хогоо англиын ялгаад хог нь хог биш мөнгө болдог болсон. Энийг л би одоо хизээ гişүүлэх юм бол доо гэдэгт жоохон санаа зовоод байгаа. Манай Монгол ийм болчвол ингээл энэ одоо хогийн цэг юм уу? Үйлдвэр юм уу те? Яг гоо ингээд бүх юмаа ялгаад англиад тэгсэн байгаа нь амар гой санагтаад байгаа маа. Бодохгүй юм болох байл үү дээ. Манайхан ч одоо тэгээд яг үннийг ижлэхэд хөдөлмөрлж олсон мөнгө нь хаанаач хүрэхгүй байхаар үнэндээ хогийн ууд авахчгал бас хайран байгаад байх шүү дээ. Тэгээ нэг төр засаг маань нэг гарц гаргалгаа болоод сайхан болох байлгүй дээ. Багаар хөгжөөд л байгаа бах. Тэгээд бид нар чинь нөгөө болцсон юм аа мартаад болоогүй юм аа л бодоод идэм байлээ шүү дээ. Тэгээд нэг үе бодвол бас өөрхөн хөгжиж л байгаа гэж харж байгаа. Энийг хогоо хүртэл ингээд гой цэвэрхэн хайчаар манайх ч яадаг үлээ сагруулаад савируулаад ээж тийшгүй хайчдаг шүү дээ. Энд өвдөөсөө тийм алга. Тэгэл сайхан цэвэрхэн юм байна. Ийм цахилгаан машинуудаа ингээд цэнгэлдэг юм тусгай зогсоол гэрний цахилгааны юм да. За хүүхдийн тоглоомын талбарууд нь болохоор ерөнхийдөө жоохон 9 босын амар их юм овоолгоос илүүтэй чанартай нэг тийм сайхан суугаагаарлаа сууж сандалтай савлууртай. Тийм хараа энэ миний энэ гიშгэж байгаа энэ хамбалзаад байгаа байхгүй. Хамбалзаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг тоглоомын талбарын зөөлөвчийг хүртлээ амар гоё хийх нь чухал юм байлээ. За тэгээ савлуур маань байж байна. За хэсэг суугаад тахыг. Энэ хүмүүс нь хайцын тий. 12 сарын 1 өвлийн үйлрэл нь эхэлсэн явж байгаа. За энэ бичлэг дээр харагдах нь энэ улаагаад харагдаад байгаа юмнууд бол жимс шиг л харагдаад байна. Биш юм болов? Энэ одоо ямар гоё улаамууд вэ тий? Тийм гоё байна. Тэгэл очиж энд харцгаая тийм ээ. Арай идэж болохгүй л байх л та. Тэг ингээд гоё тоглоомын талбай дээр нь байж ах жишээтэй. Тэгээ энийг бол одоо хүүхдүүд ийм гоё юу одоо жимс ботны дотор ингээд байх чинь л өөрөө ладж байгаа юм да. Энэ савлуур малуурыг одоо тэгээд том хүн суугаад эвдээд байхгүй. Яг ингээл хөөрхөн хүүхдүүд нь тоглоод ингээд гоё байд юм байлээ. Тэг бас орхтож очиж суусан тэгснэ гинт ойлгосон.
Тэг манайхан ч гэсэн одоо бас ийм болох хэрэгтэй. Энэ нэг зүгээр нэг бяцхан хүлэмж юм шиг байна. Тэгээд ингээд англаад ингээд тарцсан. Байрнууд дунд ингээ байхын айгуу сонио. Та нарыг нэг хүнтэй танилцуулъя. Сайн байна уу гэрээ? Солонгос машинууд шүлсээ гоожулж явлаа. Одоо манай уур амьсгал таардаг бол нэр үнэхээр бас гоё машинууд их байд юм байна. За шөнийн Солонгосын Инчоноос мэдчихэв. Шөнийн 4 цагт сая Том Гуанжу хотоос суугаад 4 цагт сая Инчоны нисэх онгоцны буудын терминал 1 дээр ирсэн байна. Энэ нөгөө яг нөгөө Гуанжу руу нисээд Гуанжу дээр очсон шиг санагдаад байх юм. Энийх гоё ингээд мэдхгүй газраараа заалгахгүйгээр ингээд гоё ингэж явах. Бас аяга гоё юм билээ. Дэлхийн олон орны хүмүүс маань ингээл дор бүрнээ ямар нэгэн шалтгаантайгаар ингээл зориод ирцэн үе хөвтгөнөхтэй суугаад байцгааж байна. Худалтай нэг 2 Монгол би өөрийнхөө дууг танаад танилцлаа. Тэгээд тэрэндээ таныг хайлтгүй оруулч. За худын хоёлаач. Өдөр болж байна. Тэгээ гоё. Нэг гоё үзэгчтэй. Битээр сая бас нэг хоол идлээ. Энэ яаж тахалч. Тэхөө. За тэгээ. Гадаадд гар утастайгаа гिचээр яг зөв датагаа олоод цэнгэлчих юм бол ердөө ч асуудал алга. Тэгэл энэ мэтчлэн гой зүйлүүдийг үзэл. Тэгэл хүнгуугаар зургаад аруулчин. Ганцаараа явж байгаа гэж нэг гунж гутраад байсан ч юм алга. Дуртай газраа үзэл, дуртай хоолоо идэл. Тэгээд өөрөө өөрийгөө хөөрхөн зугаалуулаад явлаа да. Шинэ жил таарсан болохоор ч юм уу. Сонгосны бодол нэг гой чимэглэлтэй бас над зориулсан ч юм болов. За ямар ч гэсэн тэгээд шинэ жилийн тэр нэг амар гоё модыг яг зас орцсон юм шиг ингээ дээр нь хөвөн тавиад за энэ дэлгэцүүл одоо ингээ 3D төрсээр ингээ хөөрх юм гарч ах жишээ нэ байнга. Айгу таалагдсан. Тэгээд хөөрхөн хүүхдүүд дүүрэн тэрүүгээр аялж явж байгаа гадаадууд л их очиж үздэг юм байна. Сонгоцны буудлын дээрээс юм худалдаж аавна гэж бодох хэрэггүй. Тэдэн $, эдэн won гэхээр маш үнэтэй. Ер нь яг үнийн хувьд ярих юм бол ер нь Солонгосоос юм худалдаж авахар хамаагүй үнэтэй. Монгол маань илүү хямд юм байна да гэсэн бодол төрсөн. Тэнд ажил хөдөлмөрлөөд мөнгө хураагаад Монголд ирээ зарцуулвал илүү үнэлэмж өндөр. Яг тэндээ зарцуулах юм бол за бас мөнгө хураах боломжгүй юм шиг санагдсан. За энэ мэтчлэн яг явсан газрынхаа гой сайхныг нь олж хараад тэрүүхэн тэрд өөрийгөө зугаалуулцдаг. Орхон туяа байла. За дараагийн удаа бол яг Солонгос орныхоо хамгийн гоё газруудаар болж өгвөл гэр бүлийнхэнтэйгаа тэгээд маш гоё дурсамжийг бүтээн гэж бодож байна. Тэгтээ ч гэсэн энэ удаагийн минь ингээ явсан ба аялал маань надад маш их таалагдсан. Ингээд та бүхэндээ ч гэсэн амжилт хүсье.
Монгол хүний саруул ухаан дэлхийд гайхагдах болтугай.